Замандын Жавхлан улсын хурлын гишүүнийхээ анхны цалин болох 1,542,122 төгрөгөөрөө Баянзүрх дүүргийн Дулмаа захиралтай 85 дугаар сургуулийн бага ангийн 34 сурагчдад 100% Монгол хонины ноосн даавгаар уралсан сурагчийн дөрөвд хувцас дээлийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хүрэлцэн очиж бэлгэллээ. Дуучин Ноён Бондгор буюу Амар Баяр тус сургуулийнханд амжилт хүсэн аядууга өргөлөө. Хүн анхны цалингийнхаа дээжээр аав ээж ойр дотны хүндээ бэлэг авч өгдөг бол улсын хурлын гишүүн Жавхлан анхныхаа цалингаар хүүхдүүд баярлуулж мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн байна. Сургуулийн нээлтэн маань өнөөдөр улсын хурлын эрхэм гишүүн Эс Жавхлан маань хүрэлцэн ирээд одоо манай сургуулийн нээлтэнд оролцлоо. Дээрээс нь манай хүүхдүүдэд нэг ангид одоо бүх сурагчид маань Монгол дээлжүүл ингээ ёс заншлын Монгол үйл ажиллагаа, Монгол зан заншлаа сурчилсан юм өвөрмөц байдлаар бас манай сургуулийн нээлтийн үйл ажиллагаа маань эхэлж байна. Энэ үеэр Эрдэнэчимэг хүүхдүүдэд дээлийг өмсгөж өрөөгөөд хуруудаар мэлажээ. Тус дөрөв хувцсны нэхмэл даавууг Санширо Монгол нэхмэл хувьцаат компани хамтран үйлдвэрлэсэн бөгөөд нүүдэлчдийн гоёл нэртэйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг Нүргэмад захиралтай Мөнгөн пирамид хувьцаат компанид захиалж хийлгэжээ. Бидний үйлдвэрлэж байгаа энэ дөрөв хувцас маань бол 100% Монгол хонины ноосоор үйлдвэрлэгдэж байгаа. Хүүхдийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй, сөрөг нөлөөгүй, дулаан манай цаг уурын нөхцөлд маш сайн зохицсон ийм хувцсыг үйлдвэрлэж хүүхдүүдэд нийлүүлж байгаамаа. Нийт арт түмэндээ бол юу гэж уриалмаар байна уу гэхээр эх орон шингэсэн Эрдмийн дөрөв хувцас яг 100% Монголдо үйлдвэрлэгдсэн Монгол малчин хүний хөдөлмөр дээрэс нь их эцгүүдийнх нь хөдөлмөр шингэсэн энэ сурагчийн дөрөв хувцас авч хүүхдүүдэд өмсгөж хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрэгтэй энэ хувцасаар хүүхдүүдэд гоёж хичээлд нь явуулаарай гэж одоо уриалмаар байна. Тус байгууллагын харамгүйгээр сэтгэл зүрхээ гарган ажиллаж дэмжиж тусалсан байна. За мөн Нуман Донж урлагийн залуус ч энэ санаачлагыг дэмжижээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодынхоо хүч бололцоог ашиглан дэм дэмдээ нэг нэгнээ түшиж ажиллавал өнөөгийн хүндэрсэн эдийн засагт маань хэрэгтэйг уриалж үлгэрлсэн үйл ажиллагаа боллоо. Энэ сурагчийн дөрөвд хувцас 100% Монгол хонины ноосоор үйлдвэрлэгдсэн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дулаан манай орны цаг уурын нөхцөлд зохицсон юм байна. Уг үйл ажиллагааг 85 дугаар сургуулийн хамт олон болон тус дүүргийн боловсролын газар талархан хүлээн авч баярлаж талархснаа илэрхийллээ.